хорогдсон мэргэжлийн жүжигчид нь ажилтгүй өрөө талбайд хүрээлцэгдсэн компьютер тоглоомын газар байрлуулсан байдалтайгаар асаа цэрэг үйл ажиллагаа явуулж байна гэж шудраг өрсөлдөөн хэлчинтэй газраас өнгөрсөн хавар сөхөж мэдээллийг олон нийтэд ил болгосон. 2008 онд худалдан авах гэрээгээр хослогдсон улсын цэргийн дүр төрх ийм байдалтай байгаагч тус газар шүүмжлэн хэлсэн. Үүнийг өнгөрсөн хавар шудраг өрсөлдөөн хэлчинтэй газар олон нийтэд ил болгосон ч асаа цэрэг үүнийг үгүйсгэсээр хэвээр байгаа юм а. Цэргийн 9 сарын хугацаа өгсөн. Харин хэдийнэ 6 сар өнгөрчөөд байна. Харин цэргийн удирдлагаас үйл ажиллагаа ямар байгааг олон нийтэд мэдээлэх боломжгүй байгаа. Бид алдаа дутагдлаа засахгүй байгаа ч гэсэн хариултыг өгсөнгүй. Харин тухайн мэдээллийг олон нийтэд засаж сүржинсэн магнаа дарга өнөөдөр тухайн зөвшөөрлийн дагуу ямар ажил хийгдэж байгааг хянаагүй тэдэнд мэдээлэл огт алга байгаа нь энэ нь улс төр байсан уу гэдэг хардлагч олон нийтэд төрөхөд хүргэж байгаамаа. Өнгөрсөн хавар 3 дугаар сард шудраг өрсөлдөөн хэлчин газраас асаа цэрэг шаардлага хүргүүлсэнийг ирэх санья. 2008 онд 1.5 тэрбум төгрөгөөр менежментийн гэрээгээр улсын цэргийг хурцлсан байдаг. Тэгэд гэрээний дагуу ажиллахгүй байна гэх мэдээллийг хийснээр асаа цэрэг шудраг өрсөлдөөн хэрэгшил газрын хооронд төсөлгүй тайлбар үргэлж илв. 2008 онд төрөмчийн хороо тухайн боловсрол соёл шинжилгээ ухааны яам болон асаа консалтинг компани хооронд улсын цэргийг худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Гэрээнд улсын цэргийн урлагийн мэргэжлийн удирдлага үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориултын дагуу ажилуулга нөхцөлтэйгээр хөгжүүлсэн юм а. Харин нэрээс сонсон асаа цэрэгт аж ахуйн нэгжүүд бараа бүтээтгүүнээ худалдаж, цэргийн аймагт хорогдож, мэргэжлийн тоглохтой байж цэрэг биш болж байгааг шудраг өрсөлдөөн хэрэглэшин газар мэдээж 9 сарын хугацаанд зөвчлөө арилгахыг Монголын үндэсний цирк компани Royal Plaza компанид анхааруулж шаардлага хүргүүлээд байгаа. За харин үүнээс хойш 6 сар өнгөрөөд байна. Нөхцөл байдал хэр өөрчлөгдөв гэдгийг бид Монголын үндэсний цирк компаниас тодруулах гэсэн боловч одоор олон нийтэд мэдээлэх болоогүй байна гэсэн тайлбарыг бидэнд өглөө. За бэлэн болцоод мэдээлэл өгье гэж хариулсан юм. За хэрвээ төслөө арилгахгүй бол хувьчлалыг туслах асуудал биш яригдана. За гэхдээ нэгэнт хувьчлаад авчихсан учраас Монголын үндэсний цирк компани Royal Plaza компани буцаагаад өгөхгүй нь тодорхой. За сүүлдээ улс төрийн үйл шинжилгээ болоод орчихсон. Шудраг өрсөлдөөн хэрэглэшин газрын дараа магнаа асаа цэргийн захирал Давдарч хоёрын маргаан олон нийтэд тийм сонирн биш. Харин үнэхээр улсын цэрэг бизнес болсон эсэх цаашдын гэрээдээ сонирн байна. Үнэхээр менежментийн гэрээг төсцсөн бол үйл ажиллагааг сайжруулах үүрэг асаа цэргүүлэн төрийн байгууллага өгсөн шаардлагыг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй. За хэдийн 6 сар өнгөрсөн харин тэдэнд одоо 3 сар үлдэж байна.